Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махыг халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн нэгдүгээр студиэс хөтлөгч Царай Муутай Ари, Ааш Муутай Аритай хамтран хүргэнэ. За найруулагчаар Чимбот ажиллаж байна. За манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай Солонгос амтыг Монголдо өрөөтэй Gangnam хэмжээ хамтран ажиллаж байгаа бол балга бүрээс ирж хүч Maya брендийн Smooth ус хамтран ажиллаж байна. За би сая дүнгэж орж ирэхдээ уугаад орж ирлээ. За өглөөний минь дарыг сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. За Hot Topics нэвтрүүлгээр бид хоёр шууд асуудал руу орохоор болсон. Нэр юу комментууд ярих болоо тийм. Коммент ярина. За өчтөрийн юунаас YouTube дээр орсон нэвтрүүлгийнхаа доороос би 2 коммент сонгож авсан. За Эмма Ойдов 6413 гэдэг хэрэглэгчийн бичсэн ийм гормын санал байна. За Ама буюу Ааш Муутай Ари, Цэма буюу Царай Муутай Ари гэж товчилж бай гинэ Цэмагой. Цэма олсон. Ама. Би яг болоод байл да Ама имэ гэдэг нэг имэ ойлгоход айгүй гоё болоод байгаа байхгүй. Цэма олсон ш. За. Дуус. За ингэ өнөөдрөөс хойш би чамайг Цэма л гэж явах уу байх уу? Би бодё. Надад их хүнд байна энэ. За дараагийн онцлог коммент болохоор болормоо Эрвги клам юм болов Эрвги клам 287 гэдэг хэрэглэгч бичсэн байна. За үнэхээр баярлагдав шүү та хоёртоо би бас нэмэх 50 настай хугацаа алдахгүй мэдээлэл авдаг шүү гэсэн байна. Баярлалаа. Тэгээд бас манайхан бас нөгөө нэвтрүүлэгтээ бит хоёрын ярьсан контенттэй холбоотой бас сэтгэлээ суваалцаарай тий. Би бас шүүх гэсэн чинь дандаа нөгөө бит хоёрыг баярлдаг шүү гэд баах урмаар цэглээд би өнөөдөр бүрээсээ нэр ажлаа бодож ирлээ. Өөр нөлөөс урсаад ажлаа бодож ирлээ шүү дээ. За юм pop юм бэ. За гэхдээ ер нь нэр Hot Topics-ыг хөтлж ихэлснээс хойш би бол одоо жишээ нь яг дэлхийн ингээ мэдээллүүдээс ажил болчихж байгаа юм чинь. За судлахаас өөр аргагүй гэд мэдээлэлээс хоцрохгүй байгаа надад бас их жаргалтай санагдаад байгаа. Яг тэгэхээр ер нь мэдээлэлээс хоцорно гэдэг чинь нэг тийм жоохон тийм юу байгаад байна л да. Нэг тийм амьдралын чанарт муу нөлөөлөд байна. Надад бол одоо янз янзын энэ тэнд одоо ингээл юмнуудыг уншаал ийм юм болсон, тийм юм болсон ингээл Google Trends-ийг ухдаг болсноос хойш хүмүүс ингээл наад чинь тэгс юм уу? Найзууд дундаа ер нь даам шүү. Эхнэртэй ялангуяа наад чинь тийм юм болсон. Орой нөгөө зургатаар мэдээ харангуйтаа би өглөө ярьсан шүү дээ. Тгээс сууж штэ цаанч. Яа тэгэхээр Hot Topics-ийн өнөөдрийн сэдвлэг орцгоё. За бэлхий даяараа ганц сэдв дээр анхаарлаа хандуулж байна. Ерөөсөө дэлхийд даяар хайлт нэг л хайлт эргүүлж байна. Спортс босч юу? Спорт бол мэдээж хэрэг өчигдөр аваргуудын лиг болсон. PSG Арсенал хоцсон. Тэгэхээр Арсеналууд бай гэртээ харсан. Энэхүү аваргуудын лигт PSG болон Интер Милан багуу шалгараад байна. За тэрнээс бусдаар бол дэлхийд даяар бүгд нэг зүйл анхаарлаа хандуулж байна. Энэ бол Ватиканд ямар утаа гарсан бэ гэдэг. Одоо ямар утаа яндангаар гарч байгаа вэ гэдэг дээр бүгд л ерөөсө чих тавиал хүлээж байна. За энэ ч одоо Ари өмнөх юугаараа Hot Topics-ийн дугаараараа бас хэлжсэн санаж байна. Ватикан дараагийн хамгаламыг тодруулахдаа кардиналууд цуглараад ертөнцөөс тасардаг. Конклав гэдэг энэ газарт ороод ертөнцөөс тасраад за яаж хийж байгаа л энэ одоо өрөөнөөс ертөнцөөс гарахдаа нэг хамгаламтай болол гардаг. Өөрөөр хэлбэл одоо кардинал буюу католик шашиндны хамгаламууд нийлж агаад нэг газар цуглаад санал хураадаг гэж хэлж болно л доо. За ингээд өнөөдрөөс 5 сарын 7 буюу өчигдрөөс санал хураалт ихний санал хураалт эхэлсэн. Тэгээ за тодорсон болов үгүй болов гэж бүгдээр одоо чих тавин сонсож байгаа юм. За өмнөх одоо санал хураалтуудаар бол одоо Бенедикт гэж хамглан байсан. Бенедикт хамглан бол 4 дахь удаагийн санал хураалтаар тодорч исэн бол Франсис гээд хамгийн сүүлийн хамглан 5 дахь удаагийн санал хураалтаар тодорч исэн байна. Тэгэхээр тэр болгон эхний санал хураалтаар бол тодордгүй гэж хэлж болно. Тэгэхээр эхний өдрийн өчигдрийн одоо утаа бол хар өнгөтэй байсан буюу тодроогүй байна гэсэн. Харахын тодроогүй. Эхний санал хураалтаар бол хамглам тодорсонгүй. За ингээд ямар ч гэсэн бүгдээрээ л чих тавиал одоо дараагийн хамглам хийм болоо гэд бодоод байж байгаа. За миний хувьд юм хэлчихсэн. Онлайнд одоо нөх хүмүүс хүлээгээд байгаа шүү дээ. За ингээд одоо чинь Google Trend-ээр pop, conclave гэх мэтэр ингээ үгнүүд их ороод ирсэн байлээ. Улс болгон дээр байлээ. Ингэж онлайнаар хүлээгээд хас гадна одоо яг Ром хотод юм Ватиканд 45 мянган хүн гадаа нь яг тэр одоо утаа ямар өглөө гарахыг ингээд яг биеэрээ хүлээгээ те. За яг орон нутгийн цагаар 5:45 та тэр одоо
нууц цуглаа эхэллээ гэдэг эхний ингээд уулзалт эхэллээ гэдэг цацагдаа за хүмүүс цуглаа тийм үү. Орой 9 цагийн үед эхний утаа гарахад 45 мянган хүлээжсэн гэж байгаа байхгүй. Ямар утаа гарах нэ гэж харж байсан. Тэгээд ингээд хар утаа гарангууд бүгдээр гэдэг нэг санаа алдсан. Дотроо бол мэдчихэж штэ. Эхний хар угаасаа шийдэгдэхгүй гэдгийг мэдж байгаа ярнээ санаа алдаа. Тэгээд ингээд алгадчихсан. Тэгээд дараагийнхаа одоо утаа хүлээж байгаа гэдэг ингээд ийм мэдээлэл рүү явж исэн. За тухайлбал Америк нэгдсэн улсад Google Trend дээр Pop гэдэг хайлт бол 500 мянган хайлттай байна. За тэгэл ерөөсө тодорсон үгүй юу гэдгээр Америк нэгдсэн улс, Их Британи, ерөөсө Польш, Герман гэл бүх улсуудад одоо ингээд хүлээж байна. За тэгээд энэ удаагийн хамлам үнэхээр бас сонирхолтой. Би бол бүр хуваараа анх удаа ингээд инвестед гэж ярьдаг шүү дээ. Энэ сэдв бүр ингээд за хэн болох юм бэ? Ягаад тэгэхээр энэ удаа Аз хамлам гарах магадaltaй болчиход байгаа. Би бол тэгээ Филиппин хамламаа дэмжиж байгаа шүү дээ. Би Филиппинчуудад айгүй баяртай. Ер нь миний таньдаг Филиппинчууд их гоё хүмүүс байдаг. Ямар ч амьдралын ад жаргалтай тэгэд их хөдөлмөрч хүмүүс байдаг гэж бас сонсч байсан. Ер нь бол байнга инээж идэг, хүнд их тусрах уу тэгээд их гоё хүмүүс байдаг. За тэгээ Филиппиний бас би нэг хэд хэдэн нэг видео үзсэн юм аа Филиппиний. Филиппиний кардиналууд ирж ийна гэд алхаж байгаа нь ингээд нэлээд тийм гүйл байдлаар сүртэй харагдчихж байна. Бүгд нэг мафууд шиг нэг бүлэглүүд шиг ингээд улс усаараа ингээд хуваагдаж шээ. Тэгээ тийм ч учраас одоо яг Ромын, Ватиканы гадаа баахан улсын тугууд ингээд намирж байгаа. Тийм улсаа дэмжиж байгаа. За тэр их Америк нэгдсэн улс хүртэл ингээд бас сунгаанд байгаа гэж ойлгож байгаа. Америк нэгдсэн улсын хамлам. За ингээд энд нь одоо янз янзын улсууд ингээ өөрсдөө дэмжиж байгаа. За би бол одоо өвдөө бол яг Аз хамлам харуул нэр маш онцгой сонирхолтой бас дүр зураг болох байх гэж бодож байна. Хөвдөө бол Филиппиний надад дэмжил байгаа шүү дээ. Би яг яалаа л да. Одоо тэр улсын хамлам тодорхой үгүйг нь би бол тэгж айхтар инвестед болсонгүй л дээ. Чамаа ингэж инвестед одоо ингэж бүр ингэж маш их сонирхож ингэж дотроосоо ингэж оргилж сонирхож байгаа хараад би бас нэг хүнийг дэмжихээр шийдлээ. За нэг биш би хоёр хүнийг дэмжиж мээрээ. Энэ ягаад тэгэхээр би твэрэн сонгож ийн л тоо. Тэгээд нөгөө яг одоо дараагийн хамлам болох магадлалтай 5 хүнд бол ялчгүй нэг нь Филиппиний хамлам буюу Аз хүн байгаа даа. Тэгвэл Конг болон Ганаас одоо буюу Африк ТВ-с бас хоёр хүний нэр яваад байгаа. Би тэгэхээр энэ хоёр хүний хин нэг нь гарч ирээсэ гэж би хувьдаа дэмжиж эхэллээ. За хараа ярьсан бас хамлам үнэхээр онцгой байж магадгүй. За мэдээж хэрэг дэлхий ингээд аяаршиж байгаа. Энийгээ дагаад хамлам одоо Аз юм уу одоо Африк гаралтай хүн байна гэдэгт санаанд орохгүй цаг үе байлаа. Одоо бол ерөөсөө боломжтой болчиход байна. За бүгдээр хамтдаа л хүлээх үйлдэлээ дээ. Ер нь яах вэ гэд. За энэ одоо миний ойлгож байгаагаар кардиналуудаас Филиппиний хамгийн магадaltaй нь Луис Антонио гэж би ойлгоод байгаа. Луис Антониог нь дэмжиж байгаа шүү. Луис Антонио нугасаа яг нөгөө 5 кандидат буюу юун дээр орсон юм шил нэр дэвшигчдэр. Нэр дэвшигчтэй орсон явж байгаа. За энэ царийг нарахаар нэг цаанаасаа нэг тийм бас их гоё нүдэнд дулах юм шүү. За тэгээд мэдгүй одоо Аз хүн болохоор ч тийм юм уу одоо ингээд одоо ингээд манай Далай ламын залуу үетэй төстэй байгаа зү. Харин тийм. Шил мэлтэй нэг өндөр нэг тийм одоо нэлээд тийм өндөр биетэй турах хайртай тийм байгаа. За тэгэхээр хэрвээ хамлам одоо жишээ нь Азаас тодорхой юу өөрчлөгдөх вэ гэхээр одоо ямар ч хэлсэн одоо энэ шашнаа дагаад үзэл бодол одоо яг шашин бол ерөөсөө яг хүмүүсийн үнэт зүйл хамлам одоо энэ зөв юм буруу юм гэхтэл шууд хідэн тэрбум хүнд одоо нөлөөлөх боломжтой байдаг бас хамгийн том зөөлөн хүчний төв гэж хэлж болно. За энэний төв нь одоо дэлхийн хамгийн том шашны урсгал гэж хэлж болно. Тэгэхээр энэний төв нь Азад төвтэй болчвол бас их сонирхолтой л дүр зураг харагдах байх те. Одоо Франсис Папламын тавьсан тэр замаар алах уугүй юу гэдэг дээр л их одоо энийн ялангуяа энэ удаагийн одоо энэ конклев буюу нууц зөвлөгөөнийг нэлээд удаан үргэлжлэнэ гэдэг байгаа байхгүй гэсэн таамаг байгаад байгаа. Яагаад гэхээр тэр ингээд маш ингээд diverse буюу ингээд олон зүйл рүү ингээд хандж байсан маш ингээд прогрессив дэвшилттэй байсан хамтламын үйл хэргийг дэмжих ингээд нэг хэсэг бүлэг одоо кардиналууд байгаа заяа. Дэмжихгүй хуучин яг ингээд заншлаа явдгаа болио уламжлалаа хадгалъя гэсэн бас хэсэг бүлэг хүмүүс байгаа болохоор энэ хүмүүсийн дундаас ингээд нөгөө зөвшөлтсөлт хүрээд яг нэгэн хүн дээр санал нь ингээд ахимаг санал аваад гарч ирэх магадлал маш одоо бага байгаа болохоор нууц зөвлөгөөнийг айгүй удаа үргэлжлэнэ гэсэн нэг тийм юм би уншсан. Энэ удаагийн бас санал хураалт их онцгой юм байна. Сүүлийн одоо Франсисыг сонгоход 115 кардиналууд санал хураалтанд орж исэн бол түүхэнтэй хамгийн олон буюу 133 кардиналууд энэ өрөөнд одоо хороо ертөнцөөс тасалчаад хоорондоо нэг уучраа олох гол сууж байгаа юм байна. Тэгэд эндээс 3-2 буюу
дийлэнх холонхыг саналыг авах хэрэгтэй буюу 89 хүний саналыг авсан бол шууд сонгогдно. Тэгээ 89-ыг автлаа одоо олон хүн орж байгаа нэлээд олон юм болох бах гэсэн хүлээлттэй байна. Зөв дотроос нь гол нь хамгийн муухай зөв нь нэг дотор нь яг хин ихний санал хураалтаар хин ялж ийн яаж ийн ерөөс энэ тухай ярьдггүй те. Нууц хэвээрээ байдаг. Зөв ганц л мэдээлэл өгдөг. Тэр нь яндангаараа харав цагаан уу гэдэг бод. Харуу цагаан уу гэдэг бүүнээр хараалж байгаа. Манайхаа харж байгаа бол энэ лайв дээрээс энэ луу юрчныг бандаад өгөөрэй. Зя хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ Солонгос амтыг Монголдо ураад Ганнам гимжээ хамтран ажиллаж байна. За үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе гэдгийг хураалдаг. Яагаад гэхээр Монголдо ургуулсан байцаагаар бүгд найрамдах Солонгос улсаас одоо урьж авчирсан хүнсний технологичтой байгууллага байгаа. Тэгэхээр ингээд нэг дурын баачка тэндтэй байцаа эсгээд дараад байгаа гэсэн үг биш. Яг Солонгос технологийн дагуу Монголд ургуулсан байцаагаараа дарж байгаа ийм кимчиг бүгдээрээ танилцуулах гэж байна. Ганнам гэхээр нэг надад цаанаа л нэг нүнжигтэй сонсогдоод байгаа. Тэр нөө PSY Ганнам стайлыг их сонссон болохоор Ганнам дүүргийг одоо яг PSY-аас л анх одоо сонсолт ийм дүүрэг гэдэг юм байна. Тэрний юм хамгийн баян Сөүл хотын хамгийн баян дүүрэг нь Ганнам гэдэг юм байна гэд нэг л тийм нүнжигтэй надад сонсогдсон. Би бас Солонгосын Сөүлийн одоо юу гэж ойлгосон шүү дээ. Зайсан зүг бидтэй тий. Одоо би одоо баячуудын л байдаг хорол гэж ойлгож байгаа. За Ганнам маань амтд сармис, шарсан кимчи, ууттай болон савтай кимчи, дактуританы соус, жиюгийн соус, бүх төрлийн амтлагч Ганнам 3 төрлийн бэлэн гурилтай гурлыг одоо үйлдвэрлэж байгаа. Өө нэрээ өчтөр ингэсэн. Манай доотлын нөгөө цайны газарт дактуритан гарлаа. За өмнө нь идчихсэн. За шүсээсээ зэлэг. Өмнө идчихсэн дактуритануудаас илүү өөр ингээд нэг тийм тод амт би яг энэ үг хэлсэн байхгүй. Энэ илүү тод амттай байна гэж хэлсэн чинь мега ажиглаас өгсөн гэж ихчээ би нөгөө Ганнамаас өгсөн дактуританы амтлагчийг эднийд өгсөн юмаа гэж хэлсэн. Тэгэхээр яагаад тэгэхээр ингээд нөгөө өмнө тэднийх гаргаж ирсэн дактуританаас илүү тод буюу ингээд нөгөө илүү амттай байсан байхгүй. Ямар ч нэгөр энэ илүү тод амттай байна гэж судсан байхгүй. За би одоо шүсээ. За тэгэхээр кимчи бол яагаад кимчид юм алдартай байгаад гэдэг юм бэ? Даршилсан бүтээгдэхүүн. Даршилсан буюу пробиотик ихтэй буюу дотроо бидний нөгөө ярьдаг ашигтай ашиггүй бактериэр ингэж бий болгодог даршилдаг юм бүтээгдэхүүн учраас хүний одоо гидсний ашигтай бактерийг дэмжин хоол боловсруулалтыг сайжруулдаг. Ер нь гидсний эрүүл мэндийг дэмждэг юм онцлогтой бүтээгдэхүүн байна. За тэгэхээр илчлэг багтай тэжээллэг зүрх судасны эрүүл мэндэд сайн антиоксидант ихтэй сэтгэл санааг докторжуулах нөлөөтэй дархлаа дэмжих нөлөөтэй гэж байгаа. Кимчи эсгэлтийн давуу талыг би ярьж өгье л доо. Монгол хөрсөндөө өөрсдөө тарьж ургуулсан байцаагаар химийн ямарч бодис хугацаа уртсгагч будагч бодисгүй бүр дусалж уугсусгүйгээр үндсэн орцоор нь эсгээд эх орондоо үйлдвэрлэсэн натурал эко бүтээгдэхүүн. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр кимчиний эсгэлтийн давуу талыг бүгд хэлсэн. Хамгийн гол нь Монгол хөрсөндөө ургасан өөрөө тарьж уруулсан байцаагаар гэдэг нь манай нэг танилсан нэг орс хүн тэр юу гэж хэлжсэн бэ гэхээр ер нь хүн эрүүл байхын тулд одоо Америкт байгаа тэнд ургасан байгаа юм идэхээс илүү яг энэ дасан зогцсон байгаа экосистемээс юмаа идэж хөвших нь эрүүл байхын үндэс юм а гэж бас ярьдаг. За тэгэл бид нар бодохдоо нөө Японд байгаа юмыг ирэл идчихвэл илүү гоё эрүүл юм шиг эсвэл тэгж бодохгүйгээр эндээ байгаа бидний эрүүл байх нөхцөл эндээ бид чинь хэдэн мянган жилээр амьдарч байгаа учраас эндээ байгаа энэ хөрснөөсөө экосистемээс авах нь хамаагүй илүү одоо ашигтай эрүүл гэдэг нь одоо ойлгомжтой байх. За тийм учраас кимчи Ганнам кимчи бол эх орны одоо юугаар хөрсөндөө ургуулсан бүтээгдэхүүнээр бүтээж байгаа кимчи. За энэ кимчидээ хамтран ажиллах хүмүүсээ бол 72 13 38 84 гэдэг дугаарлуу залгах нь байна. 72 13 38 84. За манай нэвтрүүлэгтээ Солонгос амтыг Монголдо өрөөтэй Ганнам кимчи хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Зэ hot topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За энд нэг ийм асуулт байна. Казуи юури бицсэн баг шиг байсан. Радцлан байсан уу? Казуи юм байна. Залуу хам лам гэхээр заавал хөвшин хүнийг болгодог өө гэсэн мэн. Насны хязгаартаа санаж байна. За би одоо яг тэрийг хараад байгаа. 80 наснаас дээш гэв үү? Би одоо тэгж үнсэн шүү. Кардиналууд үгүй баха. 80 наснаас дээш биш байх. 66-тай, 76-тай кардиналууд нэр дэвшиж байгаа тийм. Тэгэхээр насны ямар ч гэсэн тэдээс дээш гэдэг залттай юм билээ. Тэгээ дандаа магадгүй шашны нөгөө нэг одоо тэр чинь тухайн улс орондоо өндөр дэд албан тушаалд хүрэх тэр мөчлөгч юм хугацаагаар явсараа л өндөр настай үнэл яг хамбын суудлын дээр очиж залардаг байх л та. Тэр утгаараа л яг кардиналууд ихэвчлэн өндөр настай хүмүүс байгаад идэм болов. Кардинал болоход бол угаасаа олон жил зарцуулна тийм. Чи ингэж явсаар хагаад. За
Одоо жишээ нь чиний дэмжиж байгаа Филиппин хам болохоор энэ Луис Антонио Гоким Тагле гэдэг хүн бол 67 настай байна. Миний дэмжиж байгаа хоёр хүн болохоор 76 болон 65 настай хоёр хүн байна. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл. За дараагийн мэдээлэл маань улаан хевсний ёслол руу одоо бүгдээр очицгоо. За. За Кайли Женнер, Тимоти Шаламе гэж энэ хоёр хүний тухай одоо хоёлаа үе цухас дурдсан баха тий. За энэ ч одоо дэлхийн хамгийн алдартай залуучуудын дунд ч гэсэн их анхаарлын төвдөдөг шинэ үеийн халуун хоосууд юм шүү дээ. Ингэсэн шүү дээ. Тимоти Шаламег бол одоо яг Холливуудад яг одоо байгаа Аз зэрэглэлийн одоо next Leonardo DiCaprio гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Энэ үеийн Leonardo DiCaprio гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт одоо энэ 28 настай залууг Кайли Женнертэй үерхэж эхлэхэд нь маш их эсэргүүцлэх хөдөлгөөн өрнөсөн фэнүүд дунд нь одоо ингээд тий наадах чинь ингээд чамайг жажлахгүй залгинаа ингээд хамаг ингээд карьер чинь Кайли Женнерийн Кардашианы гэр бүлтэй ойртгол юм бол сүрэх болно гэл сүр заяа тэр нэг тэр тэнд байгаа хүмүүсийн амьдралыг бүр энэ онлайн хэрэглэгчид бүр заах нэ. Би ч заана. Ер нь Тимоти димидэ. Ёо өвчтэй штэ. Үгүй үн л юм жаа. Би бүр чамаагаар нөлөөс үрсэд. За 5 сарын 7-ны өдөр энэ хоёр маань 70 дахь удаагийн Давид Донателло Awards буюу Италийн кино урлагийн наадмын шилдэг шалгаруулах наадамд оролцсон. Гэтэ анх удаа улаан хевсэн дээр хамт ирсэн. За өмнө нь ингээд нөгөө хамт алхсан юм байна. Өмнө нь одоо энэ хоёр чинь BAFTA буюу Британий кино наадам, за Оскарт нэмээд Эммид орлоо. Сая бас нөгөө юун дээр нэг том тоглолт болсон шүү дээ. Ямар нэртэй лээ. Тэн дээр цуг явж байгаа. Met Gala дээр байхаас өмнө бас нэг Америкийн нэг улсад бас болдог нэг алдартай тоглолт гэдэг юм аа. Ямар нэртэй юм аа. Супер Боул уу? Бишээ тэр нөгөө концерт тоглолт. Coachella юу? Coachella дээр байсан. Яаж иж байгаа л гоч байна. Олцлоо баярлалаа. За ингээд энэ юун дээр болохоор хиний хувьд болохоор Тимоти Шаламегийн хувьд болохоор complete unknown буюу одоо хинийч танихгүй ир гэдэг нэртэй ийм кинонд алдарт дуучин Боб Диланы дүрийг бүтээсэн. Тэгэхээр энэ киногоороо бол ер нь шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ аваад за киноныхоо одоо нээлтийн хүрээнд энэ Давид Донателло гэдэг энэ наадам дээр очиод одоо кино урлагт үзүүлсэн ингээд нөгөө хөдөлмөрөө үнэлүүлээ шагнал авах гэж байгаа юм байна. За тэгээд энэ одоо Италийн кино урлаг гэдэг бол тий одоо Европын кино урлагийн хөгжилд асар ингээд нөгөө гүн ингээд тий хувь нэмрээ оруулсан маш том салбар шүү дээ. Йоо Итали кино яаж кино хийдэг гэж бурхан минь хайрын кино мөн зүгээр. Харин тийм тий. Яа. Холливуудын одод өөрсдөө Италид очиж Итали кинонд тоглох нь өөрсдийнх нь хувьд одоо нэр төрийн хэрэг болдог гэсэн үг шүү дээ. За тэгсэн бол одоо энэ хоёр нь улаан явсны ёслол дээр одоо бие биендээ маш их дотноор тий хоорондоо ижилсэн хувцас өмсөж ирсэн. За тэгээд ягаад тренд дээр орж ирсэн бэ гэсэн чинь Кайли Женнер Instagram дээр нэг ийм зураг оруулжээ. За тэр зураг нь одоо ямар ч нөгөө гоо үзэсгэлэн гэдэг чинь энэ л юм болов гэж би одоо тэр зургийнхаараа бодлоо. Найруулагч одоо зургийг өгөх бах заяа. Энэ зурган дээр ямар тайлбар тавьсан бэ гэхээр өнөөдөр надтай хамт ингээд одоо хамт байхаар батга найз маань гараад ирлээ гэдэг ийм зураг оруулсан заяа. Ингээд хацран дээр ингээд нэг батга гарцсан байгаа юм л да. Энэ нь энэ зургийн хувьд ингээд мэддэгчгүй энэ хүндэл мэддэж байгаа бараг заяа. Зүгээр би тэр хөх мөх тэр тэ энэ игэмний яс мас игэмний яснаас нь бараг ингээд гогдоод үлгч мөгч шиг тийм сүртэй зургийг хармаар байна. За найруулагч өгөх байхаа энийг өөрийгөө селфи дитсэн зураг. Энэ зураг нь гарснаар одоо ерөнхийдөө бол Кайли Женнер, Тимоти Шаламе хоёр улаан явсан дээр алтан ёсоор харилцаагаа ингээд зарлаа гэдэг ийм мэдээлэл бол тийм. Тэгээд одоо 27 настай Кайли Женнерийн хувьд хөрөнгө нь $700 сая хэмжигддэг бол 29 настай Тимоти бол $25 сая хөрөнгөтэй. Тэгэхээр бас мөнгөтэй дүүтэй үерхэд байна гэж бас харж болох юм. Хүү Кайли Женнер, Тимоти Шаламеос дүү юм уу? Дүү штэ. Хоёр дүү. Энэ хоёрыг ингээд би зүгээр ингээд харахаар Тимоти Шаламе энэ Кайли Женнер хоёр их байгаа маа гэх энэ хоёрын зургуудыг харахаар Кайли Женнер нэг ээжг нь хүүгээ дагуулж явж байгаа юм шиг тэгэл нэг хүүг одоо нэг боцоо нэг гэх юм уу эргэлүүлж явж байгаа юм шиг дандаа тийм байдалтай зураг бичлэгүүд нь харагдаад байдаг шүү дээ одоо ингээл юу гэх юм байж байгаа байдал яг тийм санагдаад тэгсэн чи дүү юм байна шүү дээ. Магадгүй Тимоти жаах нөгөө baby face-тэй юм болов? Baby face-тэйс өөрөө эргэлээд тах шиг үсэн. Энэ наа чи айгу атаргал шиг сонсогдод шүү. Яа баригдсан. Одоо чи би тэгж юусаа хараагүй чи тэгж харсан байгаа. Би тэгж харсан тэр үхсний эргэлээд байгаа юм байл гэж бодсон. Найруулагч зургийг өгсөн байна. Одоо харлаа. Харж байна чамд.
Энэ батганы тухай зураг биш юм шүү. Тийм байгаа. Манад нэг ер нь ингээд эмэгтэйчүүдийг тийм шүү ингээд лагс өртөө ухаалаг фрейз юм байна. Гадаа бороо орж ирнэ гэл ингээд зураг тавьцгаачдаг тийм хүмүүс. Тиймэрхүү зураг юм шиг харж. Гадаа бороо орж ирсэн хөхний зураг тавьсан байх юм уу? Тийм, сквол ингээд амар хороо дэлхийн ууж юм хийх ажил их байна гэснээр ингээд амар дээш харсан зураг дээр л тиймэрхүү тохиолдол их байгаад байдаг шиг л зураг байна. Гэтэ би энэ Kylie Jenner-ыг үнэхээр одоо энэ чинь ингээ хөрөнгөө тийм үү яг өөрийнхөө тий яг Kardashian-ы гэр бүлийн нэр хүнд нөлөөлсөн л да. Гэтэ өөрийнхөө одоо гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаад 700 сая долларыг хөрөнгөтэй болно гэдэг бол энэ чинь асар их одоо хөдөлмөрч. Тэг би боддоо шүү дээ. Яг одоо энэ Kardashian-ы гэр бүл айгууд нөгөө нэг сахилга баттай хүмүүс юм шиг санагдаад байдیں۔ Яг үндэ ингээл нэг чадахгүй хүмүүс шиг эсвэл зүгээр л нэг шалдар болдор хүмүүс шиг мөртлөө цаана бол нэг тийм жин яваад байдаг тий. Харин тиймдэл ийм үдээ зэрэгтэй ингээл тий бүр ингээ empire болчиход шүү дээ Kardashian гэдэг тий. Kardashian гэдэг бүлэглэл гэх юм одоо яриад шүү дээ тий. За ингэсэн байна. Kazuhiro Kylie Jenner Kardashian-ы гэр бүл дотроос хамгийн гайгүй охин гэсэн байна. Чамд нэр аль нь гайгүй вэ? Kylie Jenner. Тэгээ тийм үдээтэй хардсан. Ерөөсөө хоёр дахь. Гэхдээ бодлоодохгүй шууд Kylie Jenner гэж хэллээ. Kylie яхаа зүгээр мэдгүй. Kylie Jenner ялцчгүй үзэсгэлэнтэй байлаа хэл та. За дээрэс нь Kylie Jenner-тэй холбоотой нэг яриа өөрөө ингэж нэг ярьслаа өгсөн байсан. Би ерөөсөө хүний анхаарлын төвд байхгүй байна гэж юу вэ мэдэхгүй өссөн. Ерөөсөө төрхтэй супер хатурцсан. Тэгээ амар сонио амьдрал. Ер нь дэлхийн түүхэнд хаах удаа ийм тохиол болж байгаа. За магадгүй зарим хүмүүс за Britney Spears жишээ нь 10 нас хүртлээ ч юм уу 7-8 нас хүртлээ олонний анхаарал байхгүй байж байгаад од болсон. Төрхтөө шууд од болно гэдэг чинь юу гэсэн. Тэгэл ерөөсөө л төрхийн л ингээл хүмүүсийн анхааралд тэгэл ерөөсөө Kardashian-ы кино гэл ерөөсөө бүх анхаарлын төвд байсараад ер нь зүгээр энгийн амьдрал гэж юу гэдгийг би мэдэхгүй гэдэг. Нэрээ тийм л юм л да нөгөө их чинь яг одоо энэ Kylie чинь 11 12 та ахт нь яг бичлэгээ задлаа л тэгэл Kardashian-ы гэр бүл чинь бүр бүүн болцсон. Kim Kardashian ч өөрөө Paris Hilton-ы туслах байлуу да. Тийм үү? Тийм анх тийм байдалтай байсан санагдаад их юм. Тэгээд би одоо бодож л да Kylie Jenner-ийн аав ч одоо Bruce Jenner гээд олимпийн тавимарчин байжгаад сүүлрүүгээ трансгендер эмэгтэй болсон тий. Ээж нь юу хийдэг байлаа? Ээж нь ямар нэгэн тийм юу байлуу? Өстө мэдэх юм болов. Харин тийм байна тий. Тэр чинь нэг алдартай бас нөгөө аав нь болохоор Роберт Kardashian гэдэг яг хуульч бас нөгөө OJ Simpson-ыг одоо оддын хуульч хэлдэгдгээр алдартай OJ Simpson-ы хэрэг дээр яг нөгөө юу гэдэг вэ өмгөөлөгчөр нь орсон OJ Simpson-ыг Kim Kardashian-ы дүүгийнх нь аав гэдэг гэх мэтчлэн нэг тийм бөө ингээд нэг боловсруулагдаж байна. Ерөөсөө дэлхийн аягүй тийм жижигхэн юм шиг санагдуулдаг. Тэг бүх юм яаж Kardashian-ы гэр бүлтэй холбоотой. Тэгээ надад бас нэрээ зүгээр дальмаар хэлэхэд одоо яг тренд дээр бас тэргүүлээд байгаа сэдв бол Met Gala. Met Gala дээр одоо энэ өөрхтөө Anna Wintour хин хэнийг өөрхөө өөрөө бүр нэг бүрчлэн сонгодог. Тэгээд одоо энэ чинь янз янзын газраас хүмүүс ирж байна л та. За бодлогын чанартай Donald Trump-ыг өрөөгүй. Эсвэл Naomi Campbell-ыг өрөөгүй. Гэтэ яагаад жил болгон Kardashian-ыг өрөөд идэг юм бэ? Юу хийсэн? Яасан гэд Kardashian Met Gala өргөдөд идэг юм бэ гэд бас сонин санагддаг. Өргөдөд идэг юм байлээ. Шоу бизнесийн ертөнцийг өнгийн дотор халдчихсан. Ялцгүй базаад байгаа юм чинь тийм. За дэмжин ажиллагчид танилцуулах яа. Манай нэвтрүүлгийг E-Mart дэмжин ажиллаж байна. За E-Mart илүү чанарыг илүү хямдар өрөөтэй. E-Mart-ийн апаар та хямдралын мэдээллийг тухай бүртэн мэдэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг E-Mart Facebook хуудас болон 7611 техник гэдэг дугаараас авална уу? 7611 техник. За манай нэвтрүүлгийг E-Mart дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Kardashian-ы гэр бүл гэж нэр үнэхээр сонин одоо алдартай болохоор алдартай. Манай арай их гоё томьёолсон тий алдартай учраас алдартай. Яг оги ингэж утсан байна. Гэхдээ минь засал их хийлгсэн үү гэж байна. Би тэг комментиг харангуйтай хайж үзлээ л дээ. Тэгсэн чинь урууландаа бол фильтр шахуулсан. Өмнө нь чи мэдхүү. Kylie Jenner юу? Тийм, Kylie Jenner. Үгүй. Манай найруулагч Kylie Jenner-ийн before after гэж зургийг оруулаад өгч болох болов. Өмнөх дүрхийн нэрээ чи харж байгаагүй юм шиг байна те. Үгүй. Огт өөр хүн байсан шүү дээ. Одоо тэр яг Kim Kardashian од болох үеэр Kylie Jenner-ийн тэр 13 4 настай байх үеийн төрх одоогийн төрх хоёр огт өөр ахгүй. Тэнгүүд юу нөөцлөгдсөн бэ гэхээр за би тэр хамар мамрыг мэдгүй байна заяа. Урууландаа бол фильтр хийлгсэн. Тэгэд нэмээд хөхөө бол томруулсан гэдэг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Одоо уруулны фильтр гэдэг бол угаасаа хүлээн зөвшөөрөхөөс ч өөр аргагүй нэм нөгөө before after буюу өмнөх ба дараах зурагтай л дээ. Нүн чинь нөгөө баримтан байгаа нь болохоор тэгээд найруулагч хэрэг зургийг нөгөө би нэг харуулчмаар л байна. За манай найруулагч үзүүлэлт бид хоёр тэгвэл дараагийн мэдээлэл орж бай. Дараагийн мэдээлэл миний мэдээлэлээ тэгээд Их Британь дээр 20,000 айлтай killer fungus гэдэг айлт гарч ирж байна. Америкийн нэгдсэн улсад бас killer fungus гэж гарч ирээд байна.
За энэ юу killer fungus гэж юу юм бэ? За монголоор орчуулбал алуурчин мөөгөнцөр гэж орчуулж болно. За энэтэй холбоотой мэдээллийг хүргэе гэж бодлоо. Ядж яхад одоо Last of Us-ийн 2 дугаар цуврал эхэлсэн байгаа. Last of Us гэдэг цувралыг үзнэ үү? Юу нэвтрүүлэг зөндөө харсан. Яриаг талсан дуучлаараа нөгөө зураг маань ороод ирсэн. За чи хардаа. Нэр өөр байна тий? Шал өөр хүмүүс шүү дээ. Энэ нэг хүн юм. Нэг хүн юм уу гинэ. Яг энэ үеэсээ хойш нөгөө өөрчлөгдөө. Тэгээд ер нь ингээд Kylie Jenner чинь ер нь ингэж өөрчлөгдөн гэж яах вэ? Тэр хамар ирүү ерөөс шал өөр хүн болсон шүү дээ. Орчин үеийн гоо сайхны трендэд зузаан уралыг оруулаад ирсэн юм шүү дээ энэ үн чи. Яг одоо нэг эмхтэн хүн болон зузаан уралтай болчиход байгаа шүү дээ. Одоо гадаадын инфлюенсерүүд сони ингээд уруулаа зоргойлоход зураг авахуулаад байдаг болсон шүү дээ. Бид нэр ойлгохгүй. Энэ трендийг Kylie оруулж ирсэн шүү танаа Kylie. Манай Kylie. Би Kardashian-ы гэр бүл дотроос хин нөө гэвэл Kylie л гэсэн шүү дээ. Чи Тимотитэй хартаал зүгээр юм болоо л шүү дээ. Гэхдээ зүгээр Тимоти яалтчгүй ингээд нэг хэд хэдэн бичлэгэн дээр нэг эргэлж байгаа юм шиг нэг цээжин дээр наацсан байлгүй өвдгөн дээр нь хөлн дээр нь толгоогоо тавьчаал ингээд нэг эргэлж байгаа юм шиг тийм бичлэгүүд нь хэд хэд гарсан юм аа. Уян тэгвэл шал өөр болгодог болсон юм нөө гайхамшигт. Мундаг охоо. За түрүүн хэлсэн одоо нэг мөөгөнцрийн асуудал яригдж байгаа. За ингээд Last of Us гэдэг кинон дэр эхлэхэд ингээд дэлхийн дулаар л болж байна. Дэлхийн дулаар л болоод яах вэ гэхээр мөөгөнцрүүд илүү их одоо мөөгөнцөр нэмэгдэнэ. За тэгээд кортисеп гэдэг ийм төрлийн мөөгөнцөр гарч ирээд хүний тархийг өдөртөх боломжтой ийм мөөгөнцөр ингээд хүнд халтдаг болчлоо гэж. Кортисепс гэдэг мөөгөнцөр үнэхээр байдаг. Кортисепс гэхдээ тодорхой янз янзын ийм шоргоолжнуудыг одоо өдөрддөг. Шоргоолж кортисепээр одоо өвчилж хөөр тархинд нь ороод тархин бүр тодорхой заалт өгөөд тэр заалтын дагуу тархин оцсоор хагаад өндөрт гараад тэгээд гацаад тэгж үхдэг. Тийм төрлийн одоо мөөгөнцөр кортисепс. За энэ хүнд одоо ингэ алдчих юм бол зомби болно гэдэг ийм одоо онол дээр гэх юм уу үндэслэл дээр Last of Us гэдэг алдартай кино гардаг. Тэгсэн чинь сүүлд энэ би нэрийг одоо олоод хараад ихе. За энэ ч байгаа. Юуны Aspergillus юуны зааж байгаа. Welcome Trust. За Welcome Trust гэдэг газраас эрдэм шинжилгээ нийтлэл гарсан. Welcome Trust гэдэг эрдэм шинжилгээ газраас ямар нийтлэл гарсан бэ гэхээр ерөөсөө мөөгөнцрүүдийн тоотлого нэмэгдээд байна. Одоо энэ дулаарлын хэмжээгээр мөөгөнцрүүд нэлээх газар авах гэдэг. Хаасайгүй мөөгөнцрүүд одоо ингээд том ихсэж байна, газар авж байна гэдэг ийм мэдээлэл гаргасан. Тэр дотроо ер нь Америк нэгдсэн улс сүүлд нэг алуурчин фангус гэдэг мөөгөнцөр ялангуяа настай ийм биеийн эсэргүүцэл муутай хүмүүс лөө халтаад тэгээд алаад байгаа юм байна. Зарим Aspergillus гэдэг одоо энэ мөөгөнцөр туссан хүн нас барах магадлал 3.1 тусчихл юм бол. Тэгээд нэг өндөр энэ тий. Өндөр тэгээд Америк нэгдсэн улс яг энэ одоо мөөгөнцөр сүүлийн одоо үед 4,000 5,000 хүн яг ийм одоо шалтгаанаар нас ороод ингэ газар аваад байгаа юм байна. Тэгээ нөгөө кинон дээр гараад байгаа мөөгөнцөр шиг ийм мөөгөнцрүүд ерөөс газар авах гэдэг юм биш үү? Тэр нь ядаж хат эрдэм шинжилгээний ингээд нийтлэл нь мөөгөнцрүүд бол яалтчгүй нэмэгдэнэ. Тухайлбал Aspergillus flavus гэдэг энэ мөөгөнцөр бол 16%-аар 2100 он гэхэд нэмэгдэнэ. Одоо энэ тоотлогоо эзэлж байгаа газрын хэмжээ нэмэгдэнэ. Одоо энэ чинь бас бүх газар байдаг юм байна. За өндөрлөг газар хүүтэн мөднөөс хамаарат Aspergillus flavus гэдэг байдаг бол Aspergillus одоо fumigatus гэдэг ийм одоо мөөгөнцөр нь 77%-аар нэмэгдэнэ. За энэ мөөгөнцөр бол одоо чинь астма болон бусад янз янзын ийм өвчлөлийн шалтгаан болоод байдаг. Тэгэхээр мөөгөнцөр бол нэлээд бодтой юм. Бидний аюул болох гэдэг нэг ийм нийтлэл гараад хүмүүс за энэ ч одоо яадаг мөөгөнцөр юм бэ? Ямар учиртай юм бэ гэд ядчих нөө түрүү хэлсэн шүү дээ. Last of Us гэдэг кино үзэж байгаа хүмүүс чинь энэ мөөгөнцрүүдийг сонирхоод тайгаад байгаа юм байна. Last of Us ч одоо 12 дахь нь 3 дахь нь гарсан явж байгаа. 2 дахь сизнийх нь 3 байна уу 4 дахь нь гарсан явж байгаа. Үнэхээр тренд дээр орж ирээд байгаа л да. Тэгээд киноныхын тухай болохоор сонсдог урлаг нэвтрүүлгээр бол ярьсан. 2-7 хоногийн өмнө ярьлаа да. Тэгээд би харсан баг. Би бол киног нь үзээгүй. Тэгсэн чинь анжаах болохоор яг нөгөө Univision кино сангаас үзсэн. Бүр цаанч алчийн гэж надад ирж ярьсан байхгүй. Би өөрөө үзмээр санагдсан байхгүй юу? Last of Us ихний сурлыг үзсэн үү? Үзээгүй. Би үзсэн. Одоо 2 дахь нь эхлүүлж чадаа зөвөр үзэж амжихгүй л байна л да. За тэгээ ялангуяа ялтчгүй нөгөө Last of Us дээр л анхаарлын төвд мөөгөнцөр байгаад байдаг. За мөөгөнцөр гэдэг чинь ерөөсөө их тийм маш сони юм а. Тарихгүй эсвэл ямар нэгэн бодох юмгүй мөртлөө
одоо янз янзын юм шийдвэр гаргаж чадаад байдаг. Зүг чигээ болт. Мөөгөнцөр бол бүр ингээд тис хөндлөн амтны юм төрөл зүйлд орно. За магадгүй ингээд энэ дотор дэлхий дээр байдаг одоо хариг хариг гэвэл мөөгөнцрүүдийг хэлнэ гэд бас ярьдаг. Ерөөсөө л амттай аймгаас тис хөндлөн юм төрлийн өсч үржөөд энэ одоо дэлхий дээр 2 тэрбум жил ингээд байцсан, 1 тэрбум жил байцсан ийм төрлийн амтны аймаг. За тэднээс ерөөс тарихгүй юм шиг мөртлөө шийдвэр гаргадаг. Хүмүүсийг эсвэл амьдтыг янз янзаар ингээд тархинд орохоор тодорхой аргаар өдөртөж чаддаг юм сонин зүйлс. Тэгээд ингээд нэмэгдэх гээд байгаа юм байна. Би нөгөө загсан дотор нэг шимэгч жижигхэн загас шиг юм орчоод загсыг өдөрдөд байдгийг бол уншижсэн бичлэгийн ч юм үзэжсэн л та. Мөөгөнцөр ингэж удирдна гэдэг юм би бүр өнөөдөр анх удаа сонслоо. Энэ бол миний хувьд цоо шин мэдээлэл байлаа. Тийм үү. Бичлэгүүд нь бол байдаг. Ялцгүй зомби болчдөг. Яг үнэхээр яг гэхдээ шавжнууд л та хүнэлт гэдэг болохоос шавжнууд бол үнэхээр яг мөөгөнцөртөө өдөртөө тарих нь тодорхой өндөрлөгт гараад яг нэг өндөрлөгт гэж шав. Яг нэг аргаар бариад тэгээд үлдчихдэг. Өөрөө үлдчихдэг. Тэр бүр үнэхээр амар. За тэгээд тийм ч учраас энэ дээр ингээ кино хийгээд тэр нас алаад байгаа. За хүмүүсийг айлгцсан мэдээлэл хүргэлээ уучлаарай. Дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл маань за чи One Direction гэдэг хамтлагийг сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. Нэрийг сонсч ирсэн. Ямар дуу байдгийг санахгүй байна. За 2010 онд Америк одоо Simon Cowell гэж одоо үнэхээр алдартай продюсер байна. Тэгээд одоо продюсераас гадна одоо энэ дэлхийн одоо шоу бизнесийн ертөнцид авиаснуудыг нээлрүүлдэг шоунуудыг гаргаж ирсэн бас нэг гавьяатай хүн юм уу бас тий. Одоо X Factor буюу авиаслаг британчууд байна. За тэгээд нөгөө Idol биш үү? American Idol, Америкийн шүтээ. Энэ чинь бас артлан Simon байдаг санагдаж байна. Гэх мэтчлэн ингэ шоунуудыг ингэ франчайз том шоунууд одоо Монголд одоо за Voice бол арай өөр ах. За ингээд шоунууд нь явж байгаа. За тэгвэл яг энэ 2010 онд Британий одоо X Factor-аас гарч ирсэн One Direction гэж хамтлаг 5 гишүүнтэй. Энэ 5 гишүүний нэг нь болох Liam Payne гэдэг залуу өнгөрсөн 10 сард маш харамсалтайгаар амиа алдсан. Тийм үү. За. Цоо одоо цэл залуухан 31 наснда Аргентины Буэнос Айресын нэгэн зочд буудлын 3 давхрын балкон дээрээс унаад тэгээд амиа алдсан юм. Харин тийм үнэхээр харамсалтай. Тухайн үедээ бол ингээ шоу бизнесийн ертөнцийн ингээд гүн чочролд ороод тэгээд ингээд томоохон хөвлөлийн агентлагууд ерөөс хэдэн өдрийн турш Liam Payne одоо тухайн мэдээллүүдийг цацчихсан. Одоо тэгээд одоо үхлийнхэн шалтгаан яагаад ингээд балконоор унах болов хин нэгэн хоролцох уу түлхэгцэн үү те эрүүлээс нүү ямар нэгэн одоо мансууруулах бодисын нөлөөнд байсан уу гэх мэтчлэн маш олон ингээд одоо мэдээлүүд цацагдж байгаад ер нь бол тухайн үе зочд буудлын ажилтнаас бол мансууруулах бодис бол худалдаж авсан, тодорхой болсон, ахуулсан, олуулж ахуулсан гэх юм уу. За тэгээд мансуурсан бах үедээ цонхоор унсан гэдэг нь ч бас тодорхой болоод тэгээд Шарлин яг Британд нь авчираад одоо номос орн оршуулж ясан. За тэгвэл яг одоо тренд дээр Liam Payne яагаад орж ирсэн бэ гэхээр 31 настай энэ залуу маань ямар нэгэн гэрээслэл үлдээгээгүй. Цэл залуухан 31 наснда хин ер нь янз бүрийн болно гэж бодох. Өнгөрчин гэж бодохчгүй байж байгаа өнгөрсөн юм шүү дээ. Тэгээд гэрээслэл үлдээгээгүй учраас яг одоо өөрийнх нь нэр дээр байгаа 24 сая фунт стерлинг хайчих вэ гэдэг ийм мэдээлэл одоо цацагдаад гараад ирсэн. Тэгэнгүүт одоо Британий одоо кино юу урлаг одоо дуу хөгжмийн ертөнцийг сайн мэддэг хүмүүс байвал Girls Aloud гэж нэг охтын хамтлаг байсан. Энэ хамтлагийн Cheryl гэж маш үнэхээр үзэсгэлэнтэй дуучин бүсгүй байдаг. Cheryl болохоор өөрөө бас яг X Factor-ийн одоо шүүгч юм байна. Шүүгч байсан. За шүүгч байх үедээ Cheryl маань одоо энэ хоёр чинь хоорондоо нэг нь одоо 10 насны зөрүүтэй байхгүй юу? За Liam Payne 14 настайдаа анх энэ шоунд ороод заяа 14 настай одоо өсвөр насны хүн шүү дээ. 24 настай шүүгч одоо Cheryl рүү нүдээ ирэмжсэн байхгүй дуулж явах үеэрээ бүр ингээд ингэж нэг тий айгүй хөөхөд нэг сэтгэнжсэн гэсэн юм байна шүү дээ. Сэтгэнжсэн. Бүр ингээд шууд тэгсэн чинь нөгөөдгийн дараа Cheryl ингээд яг хариу үйлдэл үзүүлээд ингээд бүр хичингүүрэн бадарж байгаа тийм бичлэгийн интернетэд YouTube-д одоо ч байж байгаа. Тэгээд яг энэ ингээд одоо 14 төдөө эрэхтэй энэ залуу болохоор тэнцээгүй. Үүнийхээ дараа 17 настайдаа ойлоо шоунд иргэн ирэх үеэрээ тэнцээ. За тэгээд удаачгүй одоо энэ 26 настай 2 жилийн дараа эргэж ирээд өөрөө 16 настай 26 настайтайгаа Cheryl-тэй үерхсэн. Бүр тийм Британий карантин од хүнийг найзах нь болгочих жоо. Тий. Одоо бодолтой манай ингээд нөх хүүхдийн voice хийгээд шүү дээ. Тэрэнд орс нэг 14 дэх залуу 2 жилийн дараа ярьсан хүүхдийн voice-ийн аль нэг шүүгчтэй үерхээ явж ил гэсэн утгатай шүү дээ. Ер нь бол. За. Сүртэй хагаад шүү дээ. За ингээд үерхэд 8 жил одоо энэ хоёр чинь 8 настай хүүхэдтэй голоос нь төрсөн. Тийм үү? За. Тэгэхээр Британий хуулийн дагуу
хин нэг хүн ямар нэгэн гэрээслэл үлдээгээгүй бол хүүхдэд нь хөрөнгө нь бол аль бие ёсоор шилждэг юм байна. Гэхдээ яг одоогийн байдлаар шууд шилжүүлэх боломжгүй. Одоо тухайн дуучин одоо нас орсон дуучны маань одоо хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байгаа өмгөөлөгчийн хувьд болохоор яг энэ одоо мөнгө хүүрүү нь очих үгүүд дээр ингээд дараагийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа юм байна л да. За тэгээд 24 сая фунт стерлинг гэдэг чинь бүр маш их мөнгө шүү дээ, тий? Одоо Монголд өргөлөшил 50 тэрбум төгрөг юм уу хэдийн. За тэрнээс л бурахгүй. Юу вэ? 24 гэж бүр их юм шүү дээ. Бараг 100 тэрбумлууд өгөх юм байна, тий? 28 сая фунтын бол хөрөнгө байсан. Гэхдээ өөрийн насаад үр ширийн төлөөд 24 сая нь яг үлдсэн. Одоо ингээд цэвэр өөрийнх нь хөрөнгө гэхэд үлдсэн. Тийм ээ. Тэгвэл 100 тэрбум гарах юм. 100 тэрбум төгрөг. За тэгэхээр баггүй мөнгөний тухай яригдаж байгаа. Манай хамтран ажиллагчаа танилцуулдаг юм. Манай нэвтрүүлэгтээ балга бүрээс ирж хүч өрөө те. Maya брендийн Smoothus хамтран ажиллаа. За өчигдөр би Maya усыг уугаад тэрнээс хойш дахиж умаар санаад энд нэг хэд ахаар бүр гуйж байгаа дуулаа штэ. Энэс уужлах уу гэдээ асуугаад. Үнэхээр гоё амттай юм байлаа Maya Smoothus нэг тийм ер нь ус ямар ус сонгоно гэдэг их чухал юм. Тэгэд хүн ингээд яг тохирсон ус бол байнга тэрийг уудаг болчихдөг юм байлээ. Тэгээ надад ингээд нэг тийм миний ингээд ус сонгох асуудал бол за мэдээж хэрэг надад тэр нэг хүчил шүтлэг гэхээсээ илүү аман сүлд ингээд уудсан дараа нэг тийм зунгаарлалтад ч юм уу нэг тийм мух хамт үлдчихдэг шүү дээ. Ялангуяа чихэрлэг юм идчихээр ингээд аман сүлд ингээд амдагдаад байдаг тийм юм чухал байдаг. Харин Maya Smoothus бол ерөөс тийм асуудалгүй. Яг огт улцаас нь тийм ус биш мөртлөө энийг ивдэх нэг тийм хөнгөн гоё амт оруулаад тэгэд болцсон тийм яг гоё таарсан ус санагддаг надад. Энэ тэгээд энгийн одоо би яг ингээд нэг тийм одоо ус уух юм бол халуун ингээд буцалсан ч юм уу тиймэрхүү нөхцлөр нь уух туртай яг ийм савлгаатай ус тэр болгон би ийм хүүтэнд ус барьж авч уудаг байхгүй. Тэнгүүд энгийн ингээд тэр усыг уунгууд нэг тийм сонирхолгүй байгаад идэг. Юу гэсэн чи яг миний л өөр юм бодол шүү. Энгийн ус уухар сонирхолгүй. Тийм ээ амтгүй ус уухаар. За тэгсэн чинь би энийг өчтөр анхудаа ууж үзсэн. Тэгсэн чинь одоо чинь би жүрж болон ингээд нимбгийн төрлийн ийм хүчлэг жимснүүдэд айгүй дуртай. Тэнгүүд энэ ингээд нимбгний амттай гэхдээ тийм хүчтэй биш зөөлөн тэгээд нэмээд нялуун биш байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр надад ингээд би бүр өчтөр энд бараг ингээд уужих үед дуу алтмаар санагдаад хүү игэмээр санагдаад тэгээд бие барьсан л та. Тэгэхээр Maya брендийн Smooth ус нь болохоор өнөөдөр бит хоёр болохоор энд электролиттэй усыг барьсан сууж ихтэй өнөөдөр Smooth усыг танилцуулнаа. Тэгэхээр Smooth ус нь хүний ууж болох хамгийн өндөр шүлтлэгтэй усаа. Тэгэхээр ходоод маань хүчлэг лаг ялгаруулад хоолоо боловсруулдаг. Шүлтлэг ус ууснаар биеийн хүчил шүлтлэгийн баланс тэнцвэржээд бодисын солилцоо сайн явагддаг. За тэгэхээр одоо Maya Water гэдэг Facebook пэйж байгаа. Maya Water бол олон төрлийн Facebook бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгээд ингэсэн байна. Би хэдэн коммент сэтгэлдлүүдийг уншиж өгье гэж бодлоо. Joy Lustrous гэдэг хүн Maya Water-т энэ савыг зохион бүтээсэн хүнд мөргөё гайхалтай гэж байна. За тэгэхээр ер нь бол хог хаягдл бас их чухал асуудал болоод байгаа. Ингээд тэр дунд нь ялангуяа би бол дахин боловсруулах салбарт ажилладаг хүний хувьд энэ шашиг нь бол тусдаа авах, шашиг нь ямар байгаас хамаарат бүр тусдаа ангилах шаардлагатай болоод байдаг. Үйлдвэрийн дахин боловсруулах үйлдвэрийн юун дээр очиод ирмэг дээр нь очиод за тэгэхээр бүр шашиггүй төрлийн юм бас бүтээгдэхүүнийг гаргадгаар Maya хамт олон энэ одоо үйлдвэрлэгч байгууллага бол өөрсдийн одоо үзэл бодол гэх юм уу брендинг бодлого маш гоё тодорхойлж чадсан гэж боддог. Тэгэхээр дэлхийн хөгжингөө орнуудын сүүлийн үеийн хог хаягдлыг боловсруулах шийдэл бол шошиггүй савлгаатай болсон. Тэнгүүд Maya-гийнхан маань Монголдо анхдагч шошиггүй савлгаатай усыг үйлдвэрлэж байгаа. Анхдагч ялтчгүй анхдагч тэгээд одоогор баг дангаараа бас яг шошиггүй савлгаатай ганц ус хэвээрээ байх шиг байна. За Maya усыг бол та бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаж авах боломжтой. Нэг сайхан мэдээ байна. Сүлжээ дэлгүүрүүдээр 20% хямдарчаад байгаа юм байна. Maya за дэлгэрэнгүй мэдээллийг 77 71 55 99 гэдэг дугаараас аваарай. 77 71 55 99 манай нэвтрүүлгийг балга бүрээс ирч хүч өрөөтэй Maya брендийн Smoothus хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За хот топикс нэвтрүүлэг үргэлжлэж байна. Бид хоёрт бага цаг байгаа учраас богинохон нэг мэдээлэл өгье гэж бодлоо. Madeleine McCann гэдэг хайлт Америкийн би сая үзлээ. Европ даяар тэр чигээр одоо энэ хайгдж байна. Madeleine McCann Германд тэргүүлж байна. Их Британд хоёрт ороод ирсэн байлээ. 40-50 мянган хайлттайгаар. За яасан бэ гэхээр Madeleine McCann гэж хин бэ гэхээр энэ 2007 онд алга болсон
охин юм байна. Португалаас алга болчихсон. Португалаас алга болж ирсэн юм охин. За тэгэд энэ охины хэрэг яагаад энэ хайлт тэргүүлээд буцаад тэргүүлээд эхэлсэн бэ гэхээр түүний алуурч нь бараг тодорхой болж байгаа юм шиг байна гэсэн. 2007 онд тийм 2007 онд одоо манай найруулагч бас энэ зургийг өгөх энэ охин шүү дээ. Хөрхийн энэ охин 3 настай байхдаа ингээ алга болсон. За энэ охины хувь тавилан хайцсан болоо гэдэг одоо бүгд одоо зүрх шимшрэм тийм одоо асуудал болоод идэг. За тэгсэн Кристиан Брукнер гэдэг юм хүн. За. Хүн одоо 2019 оноос шорон сууж байгаа юм байна. За. Кристиан Брукнер гэдэг хүн яг 2007 онд энэ үед тэр Praia da Luz гэдэг Португалийн хотод нь ойрхон байсан болж таарсан. 30 км ойрхон болж таарсан. За энэ хүн ер нь гэмт хэргийн олон түүхтэй. За тэгээд одоо зүхтаагаад Герман гарлын энэ хүн чинь ийшээ тийшээ зүхтаагаад Португалд энэ байж таарсан. Тэг яагаад хүмүүс ингэ хайгаад байгаа гэсэн чинь Кристиан Брукнер 72 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгээр 19 оноос хойш 7 жилийн хорих хил авч байгаа. Тун удахгүй судлагдах гэдэг юм. За барих гэж бөөн юм болсон чинь баригдаж өгөхгүй ийшээ тийшээ зүхтаагаад байдаг. Кристиан Брукнер гэж за энэ царайг наруулна ингээ аимшигын царайтай хүн байхаа. Энэ одоо харагдаж байна те. За энэ хүний 16 онд энэ хүний флаш диск, хард дискууд нь олдсон юм байна. Компьютер нь олдсон. За энийг нэгэд үзсэн чинь энэ хүн одоо хүүхдийг одоо ийм нэг педофилүүд гэж ярьдаг штэ. Хүүхдийг хүчирхийлдэг, хүүхдийг мүлждэг тийм хүмүүстэй бичсэн бичлэгүүд, ярьсан ярианууд нь илэрсэн. Тэгсэн чинь тэр дотор Мадлен Маккани байж магадгүй зураг, тоглоомууд нь янз янзын тийм юмуд нь олдсон. Одоогор л яг батлагдаг байгаа мөн үсгэн. Гэхдээ энэ аимшигтай одоо хүн одоо алуурч нь байж магадгүй гэдэг. Тэгээд тэр олдсон одоо мэдээллүүд нь их айц төрүүлээд байгаа юм байна л да. Тэр одоо би энэ одоо хүүхдүүдийг ингэж хүчирхийлмээр ингэмээр ингээд одоо сонирхол нэгтэй хүмүүстэйг бичлсэн бичлэг нь олдоод за тэгээд Кристиан Брукнер гэдэг энэ хүн ясан байж магадгүй одоо хэрэгтэн мөн байж магадгүй гэж ярьж байгаа юм. За энэ хүрээд манай өнөөдрийн hot topics нэвтрүүлэг өндөрлөх боллоо. Солонгос амтыг Монголтой хориотой Gangnam хэмжээ хамтран ажиллаа. Балга бүрээс ирч хүч өрөөтэй Maya брэндийн смут хамтран ажиллаа. Сонсогчдод өргөжлүүлээд радио мэдээ өвлэн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжмөд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Ашмуудаа. Баярлалаа Царамуута.